Монгол улсын нийслэл Улаанбаатар болон бүгд найрамдах Солонгос улсын нийслэл Сөүл хотууд анх 1995 онд ах トゥ угийн найрамдалт харилцаа тогтоож байжээ. Хамтын ажиллагааны 20 жилийн ойн баярын хүрээнд 5 дугаар сарын 1-ээс 3-ны өдрүүдэд Сөүл хотноо Улаанбаатарын өдрүүд арга хэмжээг зохион байгуулсан юм. Харин энэ удаад 9 дугаар сарын 20-оос 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Сөүлийн өдрүүдийг тэмдэглэж энэ арга хэмжээний хүрээнд Солонгосын уламжлалт болон орчин үеийн урлагийн тоглолтыг солийн төвөрмөнд зохион байгууллаа. Хамгийн гол нь бид нэр харин одоо бол ерөн Солонгосын соёл бол бас манай иргэдээр дамжуулаад ялангуяа Солонгост ажиллаж амьдардаг иргэдээр дамжуулж манай тэгшээ одоо нэвтэрсэлтэй. Тэгээд одоо манай энд үзэгчд бол халуун тутан хүлээж авч байна. Өөр юмсгэр хүлээж авч байна. Ер нь ч хэмнэл аялгуун ч гэсэн ер нь монголчуу юм байна. Тэгээ хамгийн гол нь соёлын хамтын ажиллагаа нь бол биднийг одоо бидний ойлголцох хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхэд их түлхэж өгсөн юм арга хэмжээ гэдгийг хэлхийг хүсэж байна. Хамтын ажиллагааны ойн баярт оролцохоор ирсэн Сөүл хотын дарга Пак Вонсун тэргүүтэй төлөөлөгчд энэ тоглолтыг хамт үзэж сонирхсан юм. Мөн урлагийн тоглолтоос өмнө Сөүлийн өдрүүд нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд нээлттэй хийсэн байна. Мэдээллийг цогц сайхан даваанаар сонсч дүрлээ. Тэгээд одоо манай энд үзэгчд бол халуун тутан хүлээж авч байна. Өөр юмсгэр хүлээж авч байна. Ер нь ч хэмнэл аялгуун ч гэсэн ер нь монголчуу юм байна. Тэгээ хамгийн гол нь соёлын хамтын ажиллагаа нь бол биднийг одоо бидний ойлголцох хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхэд их түлхэж өгсөн юм арга хэмжээ гэдгийг хэлхийг хүсэж байна. Хамтын ажиллагааны ойн баярт оролцохоор ирсэн Сөүл хотын дарга Пак Вонсун тэргүүтэй төлөөлөгчд энэ тоглолтыг хамт үзэж сонирхсан сарын 1-ээс 3-ны өдрүүдэд Сөүл хотноо Улаанбаатарын өдрүүд арга хэмжээг зохион байгуулсан юм. Харин энэ удаад 9 дугаар сарын 20-оос 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Сөүлийн өдрүүдийг тэмдэглэж энэ арга хэмжээний хүрээнд Солонгосын уламжлалт болон орчин үеийн урлагийн тоглолтыг солийн төвөрмөнд зохион байгууллаа. Монгол улсын нийслэл Улаанбаатар болон бүгд найрамдах Солонгос улсын нийслэл Сөүл хотууд анх 1995 онд ах トゥ угийн найрамдалт харилцаа тогтоож байжээ. Хамтын ажиллагааны 20 жилийн ойн баярын хүрээнд 5 дугаар. Тэгээ хамгийн гол нь бид нэр харин одоо бол ерөн Солонгосын соёл бол бас манай иргэдээр дамжуулаад ялангуяа Солонгост ажиллаж амьдардаг иргэдээр дамжуулж манай тэгшээ одоо нэвтэрсэлтэй.